Уран зургийн ангиас орно гэдэг их хэцүү. Хизээ хооллох, хизээ унтах нь тодорхойгүй. Багшийн өгсөн даалгаврыг цагтаа багтаан зурж дуусгана гэдэг чинь алан. Тэгээд бүр зурж дуусгалаач багшид таалагдах хэсэг нь хүртэл эргэлзээтэй. Тэгтэл яагаад зураад эдий гэж юу? Их энгийн зурах дуртай болохоор л манай киноны гол дүрийг пим гинэ. Уран зургийн ангийн 2 дугаар курсын оюутан. Шүнзэн зураг зурсан ч манай хүн стил дуусаагүй л зурцсан. Яаж хахад нэг юм зурж байгаа альмын нэдэд хайчнаа. Тийм үлэнтэй. Удалгүй тэдний ангийн цэцгээ хоол барьсаар орж ирэх ба харин энд унтаж байгаа нөхөр бол уран зургийн ангийн гоц авьяастан болох Q. Айл үжээ зураа дуусчихсан унтаж байгаа ахгүй юу? Ингээд манай хэд даалгавраа багштай шалгуулах ба манай үнсээ авсандаа тунчиг сэтгэл хангалуун байхад Q нөгөө л авдаг, A дүнгээ авчихсан байдаг. Багш галерей тавих зургуудыг хурааж авах хугацаад өгч байгааг сануулах ба манай хүн энэ жил зураг тавих гэж ихэд хичээж байгаа лээ. Q-гээс галерей руу хамт яваад зургнууд янзлахоо. Дээд курсын ах нар асуусан гэхэд чадахгүй хүнтэй олзно гинэ. Надаас илүү чухал чамд хэн байдаг лээ гэсэн доод ангийнхаа залууд зураг зурхад нь зөвлөгөө өгөх юм байх. Яагаад тэгэхээр манай Q түүний зөвлөгч байхгүй юу? Энэ доод ангийн залууг той гинэ. Ахаа энэ нэг л болохгүй байна. Та нэг зөвлөөд гэхэд ерөөс зурганд чи болох юм алга гэж авсан. Тэгээл зааж өгч явахдаа энэ хоёр маань бие рүүгээ хараад жогтой. Би Q2 маань явж исэн. Али холдоорой гэсээр манай хоёрын найз таан мотоцикл унсаар ирж байгаа харагдах ба өнөөрөө нэг сайхан гударцгаая гэсээр асахгүй мотоциклаа төрөн явж одноо. Ашгүй өнөөх нь ассан балтай цааш явж хагаад ангийн найз пумтай таарах ба манай таан чин пумын дуд сэтгэлийн жолоогоо алдсан байхгүй юу? Юу ил загсаж байгаа юм бэ гэсэн дүүгээ хор явж ийн гинэ. Би дүүг чинь авчих юм уу гэсэн үгүй. Тэгвэл өнөөрөө уух уу? Би найзуудтай чамайг танилцуулъя гэсэн танилцмааргүй нэгэд яваад өгчдөг наасан. Ааштай зөвлөг энэ чинь хөөе. Ингээд манайхан нэг сайхан ууцгаахаар хуучин уран зургийн ангийнхын бааранд ирцгэх ба энэ унтлахын хувцастайг пан гэхдээ би пүүн гэж дуудчихъя за. Энэ ирээнийг бол чейн гинэ. Удалгүй тэдэн дээр Q-ч нэмэгдэн ирэх ба PM, Q, пүүн, чейн та нар 10 жилээс л найзалсан зүрхний андууд юм аа. Сайхан найрлаж аваад баахан гостой юмнууд такси барьсаар PM-ийн гэрлөө явцгаах ба PM бөөлжлөөлгөн пүүн харин энүүгээр бүр шал арчижээдэг наасан. Таанд харин энэ хэдийхээ тэнэгтэж байгааг уцаараа бичээ зогсчиж явах шиг. Манай хэд арай хийж PM-ийн дэрх ба нүүрэндээ маск тавьсан зогсож байгаа PM-ийн хичээс айж эгээтэй баруун хошоо явцсангүй. Маргааш нь таанд маань шартаж өгч байгаа юмтан ангийнхаа хэд дээр ирэх ба хичээлийн дараа хамтдаа хөл бөмбөг тоглоцоогоор болно. Нэрээ энэ хэд маань инженерийн анги шүү за. Харин нөгөө талд PM маань цаг хугацаатай уралдаан галерей тавих зураг зурж дуусгах ба зураг барьсаар галерейн зүг явж итэл нэг бөмбөг нисэж орж ирээд байхгүй зураг будаа. Тэгсэн тэндээс нэг амтан ичээгчгөө алийг наад бөмбөгөө наашин шидээд гээх үү гэдэг. Тэр нь манай пун байж таарна. Хүүе юугаараа зогсоод байгаа юм бэ? Наад бөмбөгөө явуулчих гэдэг юм шүү. Түлээ юм уу, динэг юм уу гэж авсан. Тэсэн ихэд бас яаж энэ хүртэл тэсгэвдэ те? Зүрхний угаас ч нэг юм огшоод ирдэм байгаас те. Тэгээ углаж авсан тавчгаа шидэд хайсан. Өө sorry, би харин андуураа тавчгаа шидчихлээ. Наашаа явуулч ааж гинэ. Ингээ дайн эхлэв. Таан тэднийг хараад салгагаар ирэх ба тэр над руу тавчиг шидсэн. Тэр миний зургийг сүйд гисэн гэд үзэж тарж байгаа юм чинь. Таан чи яг хинийхэн тал юм бэ гэж тулах гээд та хоёр чинь хоёлаа л миний найз штэ би яах юм бэ гэж таан маань хэцүү байдалд орноо. Пумыг төрүүлж уушлалгаа өгсөн чинь өнөөх чинь тийм хайр байхгүй гэснээр за яах вэ гэж агаал эр хүний бахархал руу ганц сайхан тэрж аваад салхи татуулан одоо манай хүн ч баларчээ. Пум энэ явдлыг яаж зүгээр өнгөрөөх вэ? Та нэг маань чи найзаагаа олж өгөө би өөрөө олж очих уу гэд сөрдүүлэн гимтээхгүй гэдэг амлалт өгөөд уулзгаар болно. Таан маань харин энэ боломжийг ашиглаад би чамайг пимтэй уулзуулъя. Харин чи намайг дүүтэйгээ уулзуул гэд баартер хийчнэ. Харин нөгөө талд манай хүн чинь бүр сүнс сүлдгөө болцсон сууж байна. Яаж яхад Q Chain 2 инженерийн ангийн тэр залуу юу? Яа орооцолдоо дими гар гисэндээ гэж бүр сэтгэл санаагаар унгаастай. Удалгүй тэдэн дээр пумыг дагуулсаар таанд хурж ирэх ба хинтээ орооцолцсноо мэдчихэв үү? Хүрээд эргээд чирээд явах нэ. Q бас хөөхөн явуулахгүй гэж зөвгдөөстэй. Найзыг чи яахчгүй болохоор тавь. Энэ асуудлыг томруулмааргүй байгаа бол надтай хамт явал гэсээр аваад явах бай манай хүнч тань би чамайг өршөөхгүй дээ гэсээр чирэгдэн одвоо. За тэгээд манай хүн ч ястай sorry л да бороо намайг өрөвдчөө штэ гэж шалдаа бууцсан амтан байж байна. Пом харин оройтлоо доо хөгшөөн гээстэй.
Тэгэхээр нь тийм үү те гэснээр манай өмсдөд тайсан. Өмнөх хэрэгээ яа хийж ээж бүр хэрэг нэмчих юм аа. Мэдгүй тэгээд энэ хоёр маань өсөлтөж гарсан. 3 доолоо зэрэг тавья гэж тохирох ба хинэнч тавьдгүй дээ. За яг хав саяных туршилт байсан гэж бодъё. Дахиад тоолоход яг 50 шүү гэсээр ашгүй нэг юм салцгаалаа. Поми маань ирсэн шалтгаан эмнэлгийн төлбөрийн нэхэмжлэхээ авчирчээ. 200 мянган баат. Манай үний шилэг үзүүгээр татаж яахлаараа ганц өшгөлгээд ингэж ардъя гэж өгүүлжсэн аа. Яана арай нөгөөхөө ашиглаж чадхаа байсан юм шээстэйгээд хөхрөөд ондээ. Тэгснээ би төлж чадахгүй гэсэнд өөр зүйлээр төлөх болчтэйгээд боолон болгож авбаа. Би юм зургаа дахин зурж дуусгах хүртэл боол нь болохоор тохиролцох ба буу манай хүнээс өшөө авахын тулд зориод хамгийн үнэтэй эмнэлэгт VIP үйлчилгээ авсан л байгаа аахгүй юу. PMQ2 маань зургаа зураа сууж байсан. Манай хүн рүү нэг дугаар залгаж байна. Авсан чинь ам цангаад байна энэ тэр. Хинбэ гэсэн чинь эзнийгээ таньдгүй муу энэ тэр. Би завгүй гэсэн чинь боол осноо найзуудаа мэдэгдүүлмээр байна уу гэж тарамтлаад дуудваа. Манай хүн ус аваад ирсэн чинь би ус уудгүй. Ундаа аваад ирсэн чинь би улаан өнгөнд дурггүй. Ногооныг авчирсан чинь хийж үлсэн ундаа биэнд муу. Манай хүн ч өөрийгөө барьж чадан тэр ундаага уунгуудаа нэг сайхан өөдөөс нь хихрээ тайнаа. Пум таанд өгсөн амлалтандаа хүрээд дүүтэйгээ уулзолоо. Харин нөгөө талд уран зургийн ангийнхан маань бас цуглаж уужээ. Пим бүр болгоо айцсан. Шаал гостоо сандал дээр унтчих ах шиг. Манай гурав түүнийг олж хараад Пумын дөө та эрүүл агаагаараа хүргээд өгчих юм уу? Би яах вэ? Та нахта таксида тарьчихна гэсэн. Тааны баярлаж байгаагээ. Наа чи яг зөв санаа байна. Пум манай найзыг өрөвдөлт өгөөд гуйж алдсан. За тэгээд Пимийг машиндаа суулгаад аав. Нэг хүү ирснээ та цэцэг авах уу гэж асуунаа. Үгүй гэсэн чинь гуйж штэ ахаа машиндаага найз залуудаа бэлгэлчиж олъё штэ гэж хатганаа. Сайхан сэтгэл гаргаад Пум маань бүх цэцгийг худалдаад авдаг. Тэгээд цэцэгнүүдээ Пимийн өвөр дээр тавьтیں۔ Манай хүн гэрийнхээ гадаа ирээд буухдаа нөгөө цэцгийг нь тэрзэн бууж ирэн заяа. Эгчийнх нь хамтаар өрөөнд нь оролж ирэх ба цэцгийг нь авах гэсэн чинь өгөхгүй гинэ. Эгч нь Пумыг завтаавал Пимийг төр харж ааж гэж гуйх ба манай хүн жоох ухаан орчинд иснэ. Чи өндөр хамартай, хөрхөнөттэй, бас царайлаг гэснэ. Тэгтээ чи яагаад ийм новшин юм бэ гэж хэлээд тавцаая. Харин нөгөө талд таан олон Пумын дөө хоёр таксинд суугаад явж явах ба манай хүн чинь нуруу жоохон хөрчлөө гэснэ. Пумын дөөг налаад унж ийн. Буцаагаа төлгсөн чинь яха ямар амар машинд онсолж байна гэд дахиад налаад унж ийн тэр. Манай хүн өглөөс ирэхэд өнөөх цэцэг нь орон дээр нь байж л байна. Тэгээд өчигдөр өөрийнхөө хийсэн зүйлийг хайлт мэлт санаад байгаа болтой шүү. Орой 16 цагт тэнхмийнхээ үүдэнд хүлээж агаарай очиж авна гэдэг мессеж Пумаас ирвэ. Манай хүнийг та сар тэндээ машинаар ирж авах ба энэ хоёр маань хоолндороо хашилтай зүйл байхгүй үстэй гэж асуугаад Пум маань хоолоо захиалав. Бас хургаан анхаарал тавиад байгаа сте. Юу ярих гэсэн гээд манай хүнийг асуухад хоёлаа боолын гэрээнийхээ талаар сайн ярилцаагүй байна. Чи гэрээг маань цэвэрлэж хувцас угаан шүү за гэхэд бас юу солиараад байгаа гэж уурлаа штэ. Тэгсэн 200 мянган баатын хариуд харин ч гайгүй байгаастай гэх ба миний зураг яах вэ? Миний зургийг чи муухай олгоцтой гэсэнд хэдийн төлчээл гэж байна. Мөнгөтэй. Хоолоо идэж дуусчаад одоо би харчиж болох уу гэсэн. Үгүй би дэлгүүр хэсэг чинь миний ямиг байр гинэ. Хөөхий тэгээд авсан ямиг нь барьсаар явах ба ам нь ангаад юм ухаар болно. Тэгсэн Пум чи эндээ хүлээж агаарай. Би гяс нэг тийшээ явчаад ирийгээд яваад өгөх ба гэртээ харцсан байвал яах вэ? Пимийг залхахаар нь уцааж авахгүй. Манай хүн яжихад яасан ч хүн хүлээдیں۔ Харан хууч боллоо, уцсны цэнэгч туслаа, дэлгүүр чаав. Өглөө нь манай хүн чинь санаан зовоод өчигдөр яагаад алуу болчваа зүгээр үү зөндөө хүлээлээгээд мессеж ичнэ. Хариу байхгүй. Тэгээд бүр аргаа ядаад таан руу Пум харагданаа гэд мессеж ütсэн чинь хажууд байж л байна. Хачин баяртай амтан сууж ийн гэдээ. Ингэж манай хүн чадвалснаа мэдэж аваад үсээ дээрээ хөөхөн боож агаал зургаа дуусгахаар шийдсэн бололтой яг зорж эхлэх гэж байтал хичээлийн дараа тэнхмийн гадаа хүрээд ирээрэй гэсэн мессеж ирдээ. За тэгээд Пумж машинаараа түүнийг ирж авах ба гэртээ авчираад зарж өгсөө. Хувцас угаал гин. Угаалгын машин байна уу гэсэн чинь эвдэрсэн гинэ. Тэгэхээр нь бүгдийг баанд хийж агаал хөлөөрөө угааж гарна штэ. Ингэж угаана гэж юу айсан хувцсыг маань муухай олголаа гэд үзэж тарах ба сүүлдээ усаар байлдаа тэгээ тайлтраад аюу арманчиг байдалтай унцгаад ийн. Тэгтэл манай хүн чи аюу сэтгэлтэй хаастай. Хувцсыг нь бүгдийг угаацсан яриад л өрөө татааж байгаа байхгүй юу? Одоо өлсөө танаа хоол хийгинэ. Манай хүн чинь чадахгүй штэ гэсэн
Хий гэсэн бол хий гэж тамраад яалтчгүй хоол хийнэ. Пом хоолыг нь амсаж үзээд яаж хийхээрээ ингэж гоё аимшиг амттай хийх үү гэж авсан. Тэгээ чи зориуд намайг шоглох гэж ийм амттай хийсэн мэт гэсэн чинь зориудаа би угаасаа чадахгүй гэж хэлээ эцтэй. Харин хэн хэнийгээ шоглосон бол тоо би өчигдөр чамайг дэлгүүр хаатал зөндөө хүлээсэн гэсэн чинь нээрээ хүлээсэн юм уу гэж асуух ба тиймээ л гэдэг. Манай пом найзуудаасаа асууж байна. Манай найзууд болсон явдал юм гэж байгаа л найзаараа тоглохыг хүсээд хүлээж агаараа гэд хаяа явцсан. Гэхдээ тэгэж удаан хүлээнэ гэж бодоагүй байхгүй юу? Та хоёр орондоо найсан бол одоо яах вэ гинэ? Уушлал гуйх нь л хамгийн зөв замаа гэдэг. Ингээд пимиг маань хайж эхлэх ба манай хүн харин зургаа хурдан дуусгаж боолын гэрээнээсээ чөлөөлөгдөхийн тулд шаргуу зураа сууж байна. Пом хурж ирээ зурагч нь бараг л дуусгаж байгаа юм байна гэхэд өө тех дуусчвал дахиад чиний царайг харахгүй нэ гэдэг. Тэгсэн пом 6 удаан дуусгаж болох уу гэж хэлээд манай хүний гарнаас бариад чи миний хэлсэн болгоныг хийн гэсэн мэстэй. Тэгвэл намайг уучлах чадах уу? Намайг үнэхээр уучлаарай гэж хэлнэ. Хөөжээ над халуун малуун чинь зүгээр үү? Миний мэддэг пом хайжсан юм бэ? Сая юу гэж вэ? Алий дахиад нэг хэлтэй гэсэн чинь үгүй л гэж штэ. Тэгээд манай хоёр хоол идэхээр явцгаанаа. Пимиг хоолоо барьсаар ирэхэд пом 2 ундаа авчихсан байдэ. Тэргээ өгтөө зүгөөрч өгчихгүй. Буруу захиалга өгөөд авчлаа. Хаялтай нь биш чи юу энэ тэр. Манай хоёр дээр таанд хурж ирсэн ээ. Айгуу сэжиг бүхий харж мараал та хоёрын дунд юу болоод байна? Яагаад байна энэ төр гээл бараг мэдсэн юм шиг аашлаад байна. За энэ ч одоо юу гэх нүдэ гэсэн пимиг манай тэнхмийн хоолнд дуртай болсон юм уу энэ тэр. Тэгэхээр нь хөрхийн амын дагуулал тимээ танай тэнхмийн хоол ястай гоё яана гэл явуулж өгнө штэ. Помын дуу залгаад яаралтай цаваа авчиад өгөөч гэж гуйх ба энэ яриаг нь таан сонсоод чи 50 хоолоо идэт ээжээ би оронд чинь гүгээд ирээгээд цавгаа барьсаар помын дүү дээр ирнэ. Яаж хийж байгаа л найрч гайл те. Манай кю зураг зураа сож исэн тоо ирээд зочих ба зураг зоржихаа саад боллоо гэж хаашаал гарнаа. Тэгэхээр нь зориод скейтбордороо шат зохиод чимээ гаргаж эхэлвэ. Энэ ямар чиний тоглолтог газар уу гэсэн энэ ямар таны зураг зурдаг газар уу гэж хэлээд гараа зогтоох ба кю шараас нь хөөн. Манай хоёрыг хөөцөлцсээр гарч ирэхэд пом пим хоёр ирж байгаа тарна. Тэгсэн энэ той пом хоёр чинь бие биенээ мэддэм байх. Тэгээд энэ хэд маань цэцэрлэг түрээлэн явахаар болж пом харин замаараа энэ хэдийг тухулгаар болдог. Той помын араас наалдаад яваад байсанд манай кьюбер хилэн цохон хийгээстэй. Тэгээд цамцнаас нь татаж аргачлуулснаа арагшаа томатос суугаа яв. Агарын солилцоо бити хаагаад байна тэр. Энэ одоо хартал доо юу вэ? Нөгөө төхөөлж өгчөөд явлаа гэсэн хүн чинь пимиг маань ширтээ суучлаа. Яваа штэ чи гэсэн чинь одоо байтлаа цэцэрлэг түрээлэнд ахаар амьсгалаа сууж болохаа байцсан юм уу? Энэ ямар чиний эзэмшил өвөл гэж юм. Ширтээ дахаар чинь тухгүй байна гэсэн чинь хэн чамайг ширтсэн? За би ширтсэн юм аа ч гэх шиг. Яачаад байгаа юм бэ чи чинь гэсэн чинь тэр явдал уучлаарай чамайг хүлээнэ гэж бодоогүй маа. Яах вэ чамайг шоглох гэж тэгсэн мань үнэн л дээ. Тэгтэл л чамайг хүлээнэ гэж бодоогүй байхгүй юу? Үнэхээр уучлаарай гэхэд чи тэгвэл одоо хүн хүлээс сургээд хаяа явчтیں۔ Тэгснээ нэх хөрхөн хоёр зармиг бариад буцаад ирчих ах шиг. Пом манай хүний гэрт нь хөргөж өгөх ба дээр намайг согтдог орой чи бас хөргөж өгсөн мэстэй гэхэд санжил байгаа юм байна гинэ. Тэгээд харин энийгээ санаж гинөө гэд өндөр хамаартай, хөөрхөнөдтэй, бомгор оролтой гээл манай хүн рүү ойртож гардыг. Үнсгэнүүд энэ ч одоо. Пим маа нүд мүдэн анцаа бас. Тэгсэн их чинь машины цанх тогшоод болцгаавоо. Манай хүний дахиад гэртээ авчирсан зарцлаа сууж байна. Ордоор нь тоос оруулсан чинь наатаа цэвэрлээстэй алих хоолт би зурагт үзэж ийн тэр. Манай өмбөр шүдээ зугаал гэсэж байгаа харагдана. Тэгж дэрний тоос гөвж ийн гээл толгой дээр нь гөвөө тайсан. Чи ингэж байгаа юм вэстэй гээл манай хоёр чинь дэрэн байлтаа хийгээд буудан дээр давхралтаа унахта сануусргөө өнсөлцөө тайдээ. Яг ийм эвгүй байдалтай байж хат нь помын парагцийн гаднаас орж ирэх ба та хоёр завгүй байгаа бол би тойр явъя даа ч гэх шиг. Тэгсэн манай он чинь ичээд гүү би явлаа гэсээр гарч одно. Тэгсэн гэртэн цүнхээ марцжээ. Энийг хоёр эмээг явуулаад цүнхийг нь өгчих гэсэн тоглоод явдгүү дээ. Би ядраад байна гэж үжиж агаад арай ээж явуулаа. Тэгэд манай он дээр ирснээ буцаж ороод гэр цэвэрлэж авсан. Пим маань хоол хийж өгөх ба пом амсаж үзээд нэг царайны хойрол алга. Би ч удаа гайгүй юм хийсэн юм удаа гэж бодоод өөрхөө хийсэн хоолыг амсаад үзтэл аимшигтай давстай байлгүй л яахав. Яаж ийм мэддэм бэ хайчээ гэсэн чинь зүгээрээ гээд пом мэдчихвэл яахав. Хөөрхөн маастэй. Манай хүн ядраад буудан дээр унтаад өгчээ. Сэрээд помын унтлахын өрөөнд очтол
Дуухтай гих чинь унтаж ядээ. Намаа ганцаараа гин үлдээчээд өөрөө их сайхан унтаж явах шиг тэгээд дээр шидэж хачаад яваад өгнө. Тэгсэн манай Пом сэрүүнлээлгүй яах вэ? Инээмсэглсээр үлдэнэ. Дэнлүү хөвөлөх баяр олноо. Пом болон Пимийн фракцийнхан хоёр талаасаа цуглжээ. Та маань хоорондоо танилцуулах хийх ба Помийн дуг миний ирээдүйн найз залуу гэж танилцуулчих ах шиг. Тус тусдаа хөгжилдөж байгаад оройхон дэш цуглахаар олж таанч Помийн дугч ирээд явах ба араас нь Пом нэгэнтээ явдээ. Чэйн араас нь та хоёр хизээ дотно алцсан бэ гэд гөөгөөстэй. Наатай. Q харин орой дуулах болохоор бэлтгээр явах ба манай хоёр тунж үлдвэ. Манай таан энд алж байна. Зориг гаргаал би чамд хайртай үерхий гэсэн Помийн дөө зөвшөөрчдээ. Гэл гайхаж байгаа юм чин. Та нэг харчил та ямар шонгийн модонд авирч байгаа юм ч одоо. Яаж ийна? Тэгснээ хайраа гэж дуудаж болох гэж асууснаа. Хайраа гэснээ ёо ичээд байна энэ төр. Бас гэлс өнсөж болох уу л гин. Кьюман тайзан дээр гарч ирэн дуугаа дуулж манайханч бөөндөө түүнийг дэмжиж зогсноо. Тэгсэн Пом манай хүний гарнаас ороод нэг газар хамт очимоор байна гэд дагуулад явдаг. Тэгээд сүм дээр хурч ирээд цагийг нэлээд л хөвчлөлтөд өнгөрөөнө. Пом ганцаарч алдалгүй агарын шар хаглаад шагналд нь нэг хөөрхөн цагаан өхрөн чихмэл авдээ. Чамтай их адилхан харагдчихна гэд манай хүнд бэлгэлнэ. Алей барьж авахтан тусалдаа гэсэн чинь чиний төлөө бол барья гэдэг. Пим маань шок. Манай хоёр дэнлүү хөвөлөх гэсэн яа ганц ширхэг үлджээ. Хэн төрүүлж авах нь гээл зэрэг кармагаа угсан Пом төрүүлж мөнгө гаргаж ирээд авчихна. Манай хүн тэгээд Помийн дэлгүүрээ хараад байсанд авах уу гинэ. Зүгээр. Чам шиг хүн гэнэт сайхан арчлаад унахаар бүр дургуурчлаа гэж авсан. Би ямар хүний гэсэн чинь ааштай, галзуу, солиотой, зүрх сэтгэлгүй амтан гэж авсан. Манай хүн чинь өөрөө мэдлгүй л хаяа Помыг ширтээд байгаа байхгүй юу? Тэгсэн ягаад намайг ширтээд байгаа юм? Би царайлаг байна уу? Чамайг ширтээд байгааг чинь би мэдээд байгаа шүү л гэж байна. Тэгээд манай хоёр хүслээ шивнээд дэнлүүгөө хөвөлж хөвжилтөд авнаа. Пом маань манай хүнийг хөргөж өгөөд өнөөдөр их хөвгчлээ байлаа. Аав ээж маань их завгүй байдаг болохоор өмнө нь хизээж ингэж тэмдэглэж байгаагүй маань хамт тайсанд баярлаа гэж хэлэх ба манай хүн чинь ширтэж байгаа л үнсээ тайсан. Тэгснэгийн тухайн орсон уу яасан? Шаал худлаа инээснээ яваад өгдөө. Тэгээ сургууль руу орж ирээл баярлаж тоглоал бөөр нэгэгдвэтэй. Өглөө нь Q манай хүнээс өчигдөр хаашаа алга болсон гэж асуухад Помтай үнсэлцснээ бодоод би юу ичвэ гээл өөртөө ярьж гарч амжина. Тэгснээ Q-гээс хүнтэй үерхэд хайраа илэрхийлэхдээ ингэдэгдэгээд хошоогоо цойруулгасанд үнсэлцэх үү гинэ. Тийм гэсэн чинь хосууд үнсэлцэх чинь хэвийн зүйлштэй гэсэн манай хүн ойртож байгаа л хэрвээ үердгөө бол яах вэ гэж асуух ба тэгвэл согтууд аяа гэх ба манай унч би согтуу байгаагүй гэж хэлээд баригдаад наасан. За тэгээд ямар тааж хайртай юу үгүй юу эхлээд өөрийнхөө сэтгэлийг олж мэдгэсэн зөвлөгөө өгдөг. Уран зургийн ангийнхан маань үзэсгэлэнгээ гаргаж Помын практик харнаа. Манай хүнийг олж харснаа шууд нөгөө хэдээсээ салаал очиж байгаа юм. Пим харин ичээд буруу харж мараал хөрхий байдгаараа л хэн харагдах гэж хичээнэ. Манайханч бүгдээрээ Q-д баяр хүргээд буццгаах бол Пом харин зургуудыг сайн харж чадсангүй. Чи надад тайлбарлал гээд Пимтэй хамт үлдэлгүй л яхав. Тэгээд үзэсгэлэнгийн зургуудыг дараад яваад байгаа мó манай Пимийн зургуудыг дараад яваад байгаа мó бүү мэд заяа. Манай хэдийн улирлын амралт болваа. Үүнийгээ тэмдэглэж Пимийн дооцгаана. Тэгээд хааны тушаал гэдэг тоглоом тоглох ба Q хааны хөзөр суулжээ. Нэг дугаартай хүн, хоёр дугаартай хүний тухан дээр үнсгэсэн тушаал өгтөл Чейн пүүн хоёроо иш таарнаа. Шоп хийтэл үнсээл хайлаа. Энэ удаа пүүн маань хаан болжээ. 2 болон 6 дугаартай хүмүүс бие биенийхээ хацар дээр үнсгэсэн чинь Q той 2 таарнэстэй. Той бүр шаал хутлаа. Бай би таарчваа намайг солиод өгөлтөө энэ төр гэлж үжсэн. Дотроо бол хоёлаа л дуртай байгааг чинь биднээс мэдээл байгаа шүү. Манайхан унтацгаах ба Пим маань яа Q той 2-ын голд хитэж байгаа байхгүй юу? Тойын найз манай хүний хүнжил өгөөч гэж асгаад тэр хооронд нь гяс гэвт хоёроо түлхэж хаях ба манай Q хөөхөн тойын хүнжил энтрийг нөмргөөстэй заяа. Учиртай гэж би бүр хэлээстэй. Өглөө нь тойын найз санаандгүй бүгдд нь тойыг Q сайн гэдгийг хэлээд хайчнаа. Яаж юм бэ чи гэсэн чинь худлаа ухаан алдаж унаж ин тэр. Азар Q маань орж агаад сонсохгүй өнгөртэй. Манайханч тэгээд тойыг бүчил суугаад үний юм уу гэж байцааж эхлэх ба той 11-р ангид байхдаа нэгэн кафегаар байнга үйлчлүүлдэг байжээ. Тэнд анх Q-г харж байсан юм байна. Манай хүн чинь байнгын л зураг зураа сууж идэг гэж. Нэг өдөр той уух юм асгаад
түүнийг арчихтаа харандааны сав болсон бөгөөд кафеин эзэн ах миний хайртай дүүнийхээ на зөндөө хаагаад олдохгүй байсан. Би өгчээгээд авдаг. Тооёыг дахин кафед ирэхэд кафеин эзэн ах манай тэр дүү чамд баярлалаа илэрхийлээд энэ зургийг өгөөрэй гэсэн ингээд өгөх ба Той маань хариу баярлснаа илэрхийлэхийн тулд наадаг цаасан дээр үг бичээд зурагны ард нааж үлдээн кафеин эзэн ахыг дамжуулаад хэлхийг хүсдэг. Үүнээс хойш тэд наадаг цаасаар дамжуулан харилцаж эхэлсэн бөгөөд бие биенээ царайг мэдэхгүй эсэг явсан байгаа. Гэтэл нэг л өдөр тэр зурагны ард наадаг цаас байха болсон байдаг. Удаачгүй Той маань наадаг цаасаар харилцаад байсан хүн нь Q байсныг олж мэджээ. Тэгээд уран зургаар сурхааруулж энэ сургуульд орсон юм байна. Манай хэдэж "Вау, чи яаж мэдэгдүүлэхээр өдний хүртэл тэсдэг байна" гэж гайхах ба бөөндөө нийлж энэ хоёрыг нийлүүлэхээр болно. Пим Q-г дагуулan цэцэрлэг төрөлн зураг зурхаар ирэх ба тэдэн дээр Чэн Той хоёр ирнэ. Энэ Чэн нас юугаа яж аван гэд Q гайхахад манай унж "Чи мдээгүй мүү? Энэ хоёр ч учиртай олж эхэлж байгаа штэ. Би ч ихэндээ гайхсан л да" энэ төр гэл ярьж алдах ба юу болсон бэ гэхээр Q-гийн харыг хөдөлгөж анхаарлыг нь татахын тулд манай хэд ийм төлөвлөгөө зохиожээ. Энэ хоёр маань ирж минь мэдчихэд ийшээ явж зураг зурлаа гэд явцгаах бол Q-ч араас нь өөр газар зурнаа гэд Пимиг орхиод явдیں۔ Тэгсэн Пом хүрээд ирнэ. Хийх ажилгүй уйдаад байгаа юм бах уу. Ай, тэгснэ би чиний үнсэлтийг хизээж мартахгүй гэд манай хүнийг үнсэх ба чи ч гэсэн миний үнсэлтийг битгий мартаарай гэдэг. Бөөн далин байгаа сте. Харин нөгөө талд Чэн Той хоёр маань жүжиж гарнаа. Зураг хүргээ ахуулаад Q-ч хүрээд ирэх ба та энд юу хийж байгаа юм бэ гэсэн тэнд халуун байна. Сэрүүхэн газар хайгаад явж ийн энэ төр. Тэгэхээр нь өө ашгүй дээ бид хоёрын зургийг дараад өгөөч гэж гуйгаад зургаа даруулах ба дотн юм шиг царайлах гэж аалж өгнөө. Тэгээд Q маань уурн хүрээд яваад өгдөг. За тэгээд Чэн маань найзуудтай тайлангаа тавих ба Тойыг үзүүгээр ингээд тэрсэн чинь Q бүр амар хараад байсан. Тэгээд би Той руу ингэж харах үед гээл пүүндээ жишээ авч үзүүлэх ба пүүнийг маань ширтээ таг. Хөөе Чэн гэсэн байдгүй. За тэгээд манайхан дараагийн төлөвлөгөөнд орохоор болох ба бөөндөө парк орохоор болдээ. Таан маань Пумын дөрөв залгаад хамт явахыг ятгах ба харин Пум Пимиг ирэх сургаар тэдэндээ нэгтгэр болдог. За ингээд Пум Пимийн паркцынхан маань паркаар сайхан хөгжилтөж гарнаа. Чэн Той хоёр маань өргөжлүүлэн жүжиг бөгөөд Q-гийн хардаад гаргаж байгаа энэ хөөрхөн царайнуудыг л харж ах. Той маань дахиад галзуу улган дээр соёлдаа гэж Чэнийг ятгах ба Q тэдэн дээр ирснэ. Тойыг маань чи яасан хуваач хийсэн хүн бэ гэж байна. Тэгэхээр нь танд ямар хамаатай? Би Чэнийхээс асууж ийн гэсэн чинь манай хүний гарнаас хараад надтай хамт суу гэж ирээ явнаа. Таан маань хайраа юм ийдсэн үү? Чамдаа юм аваад ирэх үү гэж түмний нүдэн дээр хэлээд энэ хоёр маань үерхдэг гэдгээ баригдуулваа. Нөгөөдөл нь бүр шок. Аах бол яахчгүй тайван байгаа хгүй юу? Дүүн юм чинь айл эрт мэдлгүй л яах вэ? Тэгсэн таан маань хайраа уучлаарай би ам алдчихлаа уурлаагүй үстэй л гэж нийлуурастай. Той харин та одоо хүнтэй ирчээр хин надаа гоё юм зөөх юм бэ гэж хэлэх ба Той нээс тэндээс очиргоо тохиод байна. Тэгэхээр манай хүн ч ойлгоол тэгтээ зүгээрээ Чэн ах надаа байгаа юм чинь гэтэл би юу гэд Чэн өөрөө гайхастай. Пунч хажуунаас нь Чэн рүү тогсноор нэг юм ойлгож би чамд авч өгч аяа санаа зовлтгээ энэ төр гурвалжин дөрвөлж юу чалаад байгаа. Q картуулах гэж ястаа үүлээ үзэж байна энэ хэд маань. Манайхан одоо хайчих уу гэд явж исэн. Q тэндээс Чэн хоёлаа нэг уулзаад хайдаа гэж юм. Тэгээд Той та хоёр ямар харилцаатай? Чи тэрэнд хайртай мүү гэж асуух ба яахав найрч хэлж байгаа гэтэл яагаад Той гэж итгэлтэй байна уу? Тэрүүгээр зүгээр тоглох гэж байгаа бол эртхэн бойл гинэ. Тэгэхээр нь би түн үнэхээр сайн гэд амийг нь таглаад хайваа. Манайхан цааш явсаар аимшигын байшингийн гадаа ирэх ба Той хамт орхон байна уу гэсэн хариулах хамтаа алга. Тэгээд хөрхий Чэн рүү очиод хоёулаа орё л доо гэж гойх ба ёстой чадахгүй айж өхөн штэ гэсэнд нөгөөдөл нь Q чи хамт орчоо штэ гэж ятгаад Q маань хамт орвоо. Дотор орчоо Той маань айгүй худлаагаасаа би уг нь тантай хамт ормооргүй байсан юм тэргээстэй. Тэгсэн чи Чэний юу гэж боддог гэж асуух ба надаа их сайн ханддгаа гэж хариулсанд тэр чамайг найраад байна ойлгож гинэ үгснэ. Хэрвээ би ч гэсэн чамайг найруул чи яах вэ гэж асуугаад ойртож эхлэх ба Тоёг маань үнсдэг. Ингээд манай хоёр хөтлөлцөөр аимшигын байшин дондор явах ба энэ сүнс мөнс зомби энэ төр манай хоёрт бол өнөө утгагүй санагдаж байгаа штэ тий. Цэцгэн дондор алхаж байгаа юм шиг хачин жаргалтай хоёр амтан явж байгаа л харагдаж байна. Юу ч болоогүй юм шиг хоёр амтан тэндээсээ гарч ирцгээх ба одоо хэдүүлээ яах вэ гэсэн Той маань гэртээ харьё гэх ба нэрэл өөр өсөх зүйл үлдээгөө болтой л царайнаас нь харагдаж штэ. Манайхан бөөндөө Пимийн цуглах ба Той маань наадаг цаасны талаар ярьж агаад Q-д баригдчихдаг.
Тэгээд чи тэр байсан юм уу? Энэ бүх хугацаанд надаас нуужээ. Яагаад нуусан гэж уурлах ба манай тойч би танд хайртай энэ бүх хугацаанд хайртай байсан гэж тайлбарлахыг оролцсон ч чамайг сонсомооргүй байна гэд гарчихдаг. Той маань би дахиад Q ахыг алдчихлаа гэж зөндөө ойлноо. Хэцүү ч юм да. Өглөө нь манай хоёр шатан дээр таарах ба хар цагаан дугуйл яваад өгдөг. Энэ тухайга найзтай яриад намайг бүр харахыг ч хүсэхгүй ах шиг юм лээ. Бид дуусан байхаа гэж ятал Q ангийнх нь үдэн хүрээд ирсэн байдэ. Тэгээд манай хүнийг дуудах ба хоолнд орё гэд хөтлөөд гарнаа. Хаашаа явж байгаа юм бэ гэсэн чинь би сая хоолнд орё гэж хэлээдтэй гэж байна. Та надаа ууралгаа хэлсэн юм уу гэд асуусан чинь зүгээрээ гэх ба тэгвэл эвлэрцгээе гэд гар барина. Манайхан бөөндөө пимийн дахиад цугланаа. Эднийх одоо энэ хэдийн оргондог оромж олоод ууслаа шүү. Пуми манду би бүгдийг нь сонссон. Той битгий гониглаа. Би тэрний зодчгүй гэж авсан. Та нь хажуунаас нь хөөе хайраа ми хайр ястаа болохгүй шүү гэд тайвшруулаастай. Манай той өөрөө төрүүлж үйлдэл хийх юм гинэ. Би юм яах юм бэ? Түүнд жаахан цаг өгчөө гэсэн. Би зөндөө удаан хүлээсэн. Одоо ястай 1 секунд ч хүлээж чадахгүй гэж байна. Пум тэндээс дэмжиж мийдүүч мөндөө гэстэй. Энэ пум өөрөө харин юу хийгээд байгаа те? Манай пимийг гуйж муухгүй юугаач хийгээд байдیں۔ Той маань пимтэй хамт анги руу явах ба чиний нөгөө төрүүлж алхам хийнэ гэдээсэн чинь ямар утгатай ингэж пимийг асуухад намайг харчий гээл өнөө өөртөө ихтгэлтэй ангид нь орж ирэх ба Q ахаа гэж дуудсан чинь муухай харж байна. Тэгсэн манай хүн нэг намуухандаагаар та юу хийж байгаа гэж хэлнэ. Зургаал зурж штэ хардгам уу гэж авсан. За гэд бүр хоолоо молон цаашаа орцсон заяо. Уг нь бол алтан тална гэд орж ирсэн юмсан. Пун маань гинтийн бэлэг байна гэсээр манай хэдийг цуглуулжээ. Юу юм гэтэл сайн дурын ажил хийхээр цуслан явна гэж авсан. Явахгүй гэсэн чинь бүгдийг аль хэдийнэ бүртгүүлчихжээ. Тэгээд энэ постэр наацгаа гэд өгнөө. Таанд Пим хоёр маань постэр наага зогсож байсан. Пум түүний найзууд ирэх ба Пум үлдэж Пимийг дагаастай. Тэгэхээр та хоёр ирнэ аачихоо би хайртлуугаа явлаа гэд хаяа явцдаг наасан. Пум маань Пимийн гэрээ ойролцоо зураг авахар явж байгаа юм байхаа. Тэгээ завтай бол хамт явах үгээд асууна. Нууцаар манай хүний зургийг дарж баригдаад би муухай гарсан байвал яах юм бэ харъя л та гэсэн чинь зүгээрээ хөөхөн гарсан байна энэ төр. Тэгээд Пумын зургийг зөрүүлээд дарж өгөх ба би хөөхөн байна уу гэж асуусан. Тиймэрхүү л гинэ. Манай хүн рүү ойртож ирснэ. Би одоо ямар байна гинэ. Тиймэрхүү хийвэрээ л энэ гэдэг. Тэгсэн бүр ойртож ирснэ. Одоо ямар байна ч гэх шиг. Хөөхөд хичээгээд хайчихын зүгээр. Сайн дурын цусланд явах хүмүүс цуглжээ. Тэгсэн нэг залуу ирснэ. Манай Пимийн хажуу суучлаа. Намайг санаж байна уу гэсэн. Энэ хоёр маань өчигдөр хоолны газар таарч ээжээ. Энийг зүгээр гэлгараа хичээ за. Амар гэлэлцэн арьстай гаастай ихгүй юу. Манайхан цуслан руугаа явахаар автобусны гадаа цоглох ба гэлгараа манай хүн дээр ирснэ. Би ганцаараа явж байгаа штэ. Чамаас өөр таних хүн байхгүй болохоор өргөлж чамтай хамт байж болох уу энэ төр. Тэгээ хажууд нь суунаа. Пум бүр шаал дургүй ахын тодорхой. Манайхан ч байрлах өрөөндөө орж ирээд ачаа бараагаа янзалж эхлэх ба Пум гэлгараагаас урдаж гялс Пимийн хажууг орны хажууд юмаа тавина. За тэгээд манайхан ч хүүхдүүдтэй хамт хөөжилдөж зөндөө тоглоом тоглодог. Ингээд Пим маань хүүхдүүдэд уран зургийн хичээл орохоор болно. Нэг хүүхэд Пумыг маань халим зураад өгөөч би бодмаар байна гэх ба манай хүний зурсан халимыг харж хөөрхөн байгаастай. Пим тэдэн дээр хурч ирээд би зураад өгье гэх ба гэлгараа бас хурч ирснэ алийг би зурчъя гэж зурдгийг. Тэгээд гэлгараа Пим хоёр маань юм яриад байсанд манай Пум өөр хүүхдүүдээр очиод манай хүнийг дуудуулж байна. Пимийг хүрээд ирэхэд нөгөө хүүхэд нь арслан зураад өг гинэ. Чи яагаад арслан зурхыг хүссэн гэсэн чинь энэ ах таныг тэр залуутай юм ярихыг нь болиод чадвал надад чихэр өгнө гэсэн гэж авсан. Оройн манай хүн гэлгараагийн хамтаар аяг угаагаа зогсож яасан. Пум хурж ирснэ би тослоёгээд голоор нь орж зогсоод энэ тэндгөө ус цацаад мэдгүй юу ч болоод байгаа. Тэгсэн дахиад Пим гэлгараагийн хамтаар юм яриад савлуур дээр тоглоцоон сууж байхыг нь манай Пум хараад яваад өгдөг. Тэгээ шатан дээр сууж исэн Пим хүрээд ирэх ба зүгээр үгэхээр нь зүгээрээ гэд боссонд Пим гарнаас нь бариад авах ба Пум харин би бодлоо цэгцлэх хэрэгтэй байна. Тийм болохоор надтай битгий юм яргээд яваад өгнө. Манайхан ч орондоо орцгож Пум орж ирээд буруу хараад өвтөдөг дээ. Манай он тэгсэн чинь ардаас нь аалдаж агаал наас юм дээ надаа ууралцсан юм уу гэд толгойг нь хэлэх ба уур нь гараад эргэж хараад хэрнэ. Тэгээд Пимийн үсийг нь үнэрлээл дараагаар нь үнсэх гэсэнд гараараа хаачлгөөл яах вэ? Үнсээл та гойж штэ гэх ба Пим нэг хөрхөн шууд ус үнсэлт хийж өгөөд манай Пум тайван сайхан унтваа. Q маань Чэйнийг уулзъя гэж дахин додуулжээ.
Энэ дээрээ төлөвлөгөөгөө өргөжлүүлнэ гэд Чейн той хоёр маань нийлж өгөөд байсан байхгүй юу? Кю юм ярихгүй зогсоод байсанд Чейн ч бие авлаа гэх ба чи тойд сайн юм уу гэд асууна. Сайн бол юу ч гэсэн чинь чи бууж өгөө. Той надаа сайн гэдгийг мэдж байгаа сте хол бай гэж авсан. Тэгэхээр нь чи харин өөрөө тоёыг их сэтгэлгүй бол намайг битгий хориглоод бай гэсэнд би тойд хайртай гэд хэлжтэй. Цаана манай хэд бөөндөө сонсоод байж илгүй л яах вэ? Тэгсэн Чейн залуусаа одоо гараад ирээ гэд дууддаг наасан. Той маань эрүү амгалт арай хийж ухаан оруулж кю дээр аваад ирнэ. За тэгээд энэ хоёр маань учир зүгээ сайн нэг юм олцоо. Ингээ заслангаас нэг хос төрүүлж аваад манайхан буцацгааваа. Манай хүнийг Пом гэрт нь хөргөж өгөх ба атуусанд яваад бас жолоо хараад ядраад байна. Танахаас орж юм уу гинэ. Пими маань ихч гэрийнхээ доор кофе шоп ажилладаг байхгүй юу? Тэгээд манай хоёр ч орж ирээд түүнд туслах ба Пом ариун цэврийн өрөө ормоор байна гэхэд их чинь Пими өрөөнийхийг ашиглачгаа гэдэг. Өрөөнд нь ороод иртэл нөгөө цэцгийг нь хаяагүй хадгалцсан байдیں۔ Тэрийг нь хараад хөөрхөн баярлнаа. Пим ч араас нь орж ирэх ба хамтдаа гарах гэж байтал зургийг нь бүтээсэн даавуу унаж зураг нь ил гараад ирвэ. Тэгсэн зураг зураа дуусчиж өмнө нь зураг зурж дуусаагүй байгаа гэд Пумд хэлчихсэн байхгүй юу? Тэгсэн Пум маань зураг зурж дуусаагүй гэж хэлсэн чинь намайг харж ахыг хүссэндээ юу? Надаа сайн юм уу гэж асуух ба манай онж сандрал өгс чи уран зургийн талаар юу мэдтий? Нарийн юм хүн байдий заа юу гэж томорж алдах ба Пум харин түүнийг орлоо шахаж алхаал унсчиж байгаа. Манай хүний урлагийн онгой тэнгэр түүнийг орхио оджээ. Тэгээд Пум манай хүний сэтгэл санааг засаж хамтдаа бассейн төвжөлтөж дараагаар нь гэртээ дагуулж ирээд хамт унтахаар болдог. Тэгээд манай хүнийг тэврээ твтээдээсэнд за яах вэ? Өнөөдөр л чамд зөвшөөрөл өгье. Миний сэтгэл санааг зассан болохоор гэж хэлэхэд тэгээ өөр шинэ өөр юм хийж авдээ. Сая чи юу гэж вэ гэсэнд шууд үндсэн дүр эсгэж энэ төр игдүүд байгаас тээ. Пумын дүү таан руу залгасан чинь уцаа автгүй. Тэгээд инхэм дээр нь очтол таанч гарч ирэх ба уцаа хараагүй гинэ. Пумын дүү бедаалта тааруухан хийгээд дээрээс нь таан гэр залив уцааж авахгүй байсанд уур нь хуржээ. Тэгсэн манай хүн чи ястаа харагдаж өгч байгаа юм чинь. Манай хоёр хамтдаа хоол хийж идэхээр болж гарынхаа хоолыг хийж өгнө. Кинон дээр ингэж иддэм юм лээ гээл гомингийн хоёр талаас идэж мэдээл үнсээд эхлэв. Угаасаа л манай хүний санаа тодорхой байсан л да. Манай хоёр ч унтцгаахаар болоод хайраа чи өртөө хармаачиг биш юм аа ингэнэ. Тэр нь яад ийгсэн чинь ингэдэй гэж байгаа л манай он чаваад хайлаа да. Манайхан бөөндөө цоглож Пимийн дайрлаа. Тэгсэн Пум маань бүгдийнх нь өмнө сэтгэлгээ хэлчилдээ. Бүгд шок заяа. Тэгсэн манай Пим надаа сайн юм бол миний зүрхийг эзэн гэж хэлэх ба Пум маань бэлэн байгаарай л гэж идэг. Маргааш нь Пум хоол барьсаар хүрээд ирнэ. Яагаад хоол авчирсан гэхэд чи өөрөө намайг найр гэсэн мэдстэй. Энэ бол миний чамайг найрах арга гэсэн. Хээ цаана бүр Кю ам хамраа дараастай. Гэртээ ирсэн чинь Пум аль үжээ ирч гисэн эгчтэн туслаа зогсож илгүй л яах вэ? Пумын маань ав гадаадаас эргэж ирээд тэднийх гэр бүлээрээ хамтдаа хооллох ба угаасаа манай Пум аавтайгаа нэг тааламжтай харилцаатай биш байхгүй юу? Тэгээ хоорондоо дахиад муудчихдаг. Нэх баргар царайтай хүн Пим дээр очих ба сэтгэл санааг нь засахаар түүнийг дагуулan далаа явдаг. Тэгээд манай хоёр ч далаа эргээр алхаж мойр унаж хамтдаа харилцаж цагийг өнгөрүүлнэ. Пим маань жинхнээсээ 6 зураа дуусчээ. Пумын өгсөн сарныг нэмээд зорчихсан байдаг. Уг нь өглөө нь Пум манай хүнийг ирж аваад 6 хамтдаа хөргөж өгөхөөр тохирсон байхгүй юу? Даанч Пум ирдгүү. Хүлээж хоцорхын наагур амжиж 6 хургаалгадаг. Өдийн дараа Пум хурч ирээд уушлал гоох ба манай хүн гомдоод яваад өгнө. Хөөхий тэгсэн дахиад аавтайгаа муудсан байж л дээ. Тэгээд Пум маань Кю той хоёроос одоо яах вэ түүнийг гомдоошлаа гэж асуухад Кю бол ярцганаж гарна штэ. Харин той байгаа газрыг нь зааж өгөөд манай өнч тийшээ явах ба очиж уулзан аавтайгаа муудаж яасан болохоор тэрэд уцаа авч чадаагүйгээ хэлээд уушлал гойно. Тэгсэн өдөөс нь би угаасаа мэдчихсэн юм аа. Санаа зовоод дүүгээс чи асуугаад мэдчихсэн байсан. Гэхдээ дараа над руу залгах байхаа гэж хүлээсэн ч чи залгаагүй. Тэгэхээр би чамайг тайвшруулж чадхаар тийм чухал хүн бишээ гэхэд Пум маань тийм бишээ өөрийнхөө асуудлаас болоод чамайг тавуудуулмааргүй байсан. Би одооноос эхлээд чамд бүх зүйлээ хуваалцаж авахлана гэд уушлал гойдаг. Тэгсэн манай хүн би чамд уурлаагүй. Чамд санаа зовдог болчихсон. Чамайг хажууд нь байхгүй бол надад ямар санагдахыг би мэдэхгүй байгаа ч чамд хайртай болчихсон гэдгээ мэдэж байна гэд сэтгэлээ илчлээд манай хоёр эвлэрвэ. Уран зургийн ангийнхан маань ээлжид үзэсгэлэнгээ гаргаж манай хүн яг жилийн өмнө Кюгийн зурагны хажууд
заавал зураг тавина гэж амлаж байснараа энэ жил зураг тавьжээ. Бусдын ч хурж ирээд баяр хүргэцгээх ба манай эдэж уламжлалт тасаараа селфидэж аваад хос хосоороо салан отцоох ба манай хоёр Пимийн зурагны тухай ярилцсан үлддэг. Одоо зураг зураад дууссан болохоор манай хоёрын гэрээ дуусгар болох хэвээр шүү дээ. Тэгсэн Пум маань шинэ гэрээ санал болгох ба миний найз залуу болооч гэж гуйж байна. Манай хоёр албан ёсоор үерхэж эхэлвэ. Одоо хоёлаа хосоод болсон мэдтэйгээд Пум маань үнсэх гэсэнд олон хүн бэжтэй гэснээ өөрөө цэцгээр тагалж агаал үнсэж ин тэр. Зуны амралт болсон тул манай хэд Пимийн аав ээжийнх рүү зочлохоор явцгаана. Ээж нь 10 жилийнхэн ангийн найзуудыг бүгдийг нь урьсан байхгүй юу? Тэгсэн манай хэд бөөнд өвөрч чигсээ очиж байгаа юм чинь бүгдээрээ л миний хүүхдээс ялгаа юу байх вэ гэд ээж нь ухтаж авдаг. Мэдгүй тэгэл энэ тэнд нэлуурцгаасаа хосоод та нар нэрээ хайр дагуулж хаврын илрэл ирлээ гэдэг үг мэдхүү. Энэ жилийн хавар та хэд дээр хайр авчирвуу, сайр авчирвуу доор комент үлдээгээрэй за. Манай хоёр ээж дээрээ ирээд туслах юм байна уу гэсэнд удаах шаж айл гэдээ. Тэгээд ээж нь манай Пумыг чи Пум мөн байхаа, Пим чиний тухай их ярьдаа гэж хэлсэнд манай унж ээж битгий цохоогоод агаарай л гэж. За тэгсэн чи миний талаар ээжтэй юу гэж ярьсыг шалгаад хэлт юм аас тээ. Тэгэхээр нь намайг шоглоод байдаг гэж хэлсэн гэхэд Пум маань гомдноо. Тэгээд манай унж за худлаа да. Миний хажууд өргөлж яадаг нэг царайлаг залуу байдیں۔ Гаднаасаа жоохон хүйтэй харагдагч дотоод сэтгэлдээ бол маш зөөлхөн. Гэмэн жоохон зөрөөдөлтэй гэж хэлсэн байх. Манай унж үүнийг нь сонсоод жомолцаад гачаан. Пун маань унтаж чаддгүй. Баахан хөрөөж "Чэйн, намайг тэрвэрч би өлсөд унтаж чадахгүй байна ингэнэ." Өмнөх оройн Пунаас өлсөд байхаар нь Чэйн тэрвэрч өгөөд унтуулсан байхгүй юу? Манай Q той хоёр бусдаасаа тусдаа хоёулахнаа зочны өрөөнд унтаж ин тэр. Юу болохыг бол гадарлаж байгаа л хэлгүй те. Тийм болсон. Харин нөгөө талд та нь манай Пимийг шахаад яж хаад балиар хурхаад байсанд өөрөөрөө явнаа. Пум араас нь дагаал ирнэ штэ. Тэгээд бас энэ хоёр маань жан энэ тэнд юу шалаад байгаа юм. Миний зүрх хит ачаалаад өглөө. За ингээд манайхан өглөөнд буццгааваа. Энэ бим гарагт юу болохыг гэсээр манай хүн Пумын дүү дээр ирнэ. Пумын дүүч бодож одж байгаа л нэг юм болох юм байна. Гэхдээ чамд хэлэхгүй гэж авсан. Тэгсэн ч манай хүн чи түүний дүүч гэсэн зодож болох гэсэн үг биш штэ гэж зодох нэ хүй. Ширүүн хург авах юм шүү. Юу болох вэ гэхээр Пумын маань төрсөн өдөр ажээ. Бим гараг болоод Пум маань манай хүнээс уулзах уу гэд асуусан чинь өнөөдөр ястай хотлоо ханаад хүрцээ ингээд уцаа тасалнаа. Пум маань бөөн гоник дүүн хурж ирээд хамт дэлгүүр хийсэй гэж гуйгаад гарах ба манай хүн чинь ард уран найзуудтайгаа гэрт нь ирчихсэн чимглээд ээж байгаа байхгүй юу? Пумыг гэртээ орж ирэхэд манай хүн өөрийн гараар хийсэн бэлугаа барьсаар угтан аван төрсөн өдрийн мэнд хүргэдэг. Манайхан ч нэгээрээ үгүй хасаараа бэлгээ өгж эхлэх ба би миний хийсэн бэлэг хэдээрээ би өөрөө хийсэн гэхэд та Q2 чи хийсэн бол яах юм бэ гэж авсан. Та нар маань Пимийг хоолыг бол янзын гоё амтгүй гэдгийг мэдж байгаа дээ. Ингээд найзууд нь явцгааж манай хоёр үлдэх ба бэлөө өтгөө гэсэн чинь идэж болохоор юм уу гэж авдیں۔ Тэгээ бэлууг нь амсаж үзээд амттай байна гэд манай хүнийг магтдаг. Ингиж нэг юм Пимийн маань санаа амарваа. Тэгээд Пумын маань төрсөн өдрийн бэлгийг өгөөд намайг хайрлах гэж төрсөнд баярлаа. Төрсөн өдрийн минь хүргэе гэдэг. Энэ нэрээ их гоё үг байгаас тээ. Манайхан бөөндөө дэнлүү хөвөлөх баяртай ирцгэнэ. Дресс код нь полкодоо товчсон юм гинэ. Йоо тэгсэн Пим той хоёр өөрсдийнхээ найз залуучуудыг илүү царайлаг гэд үзэж тарсан. Пум илүү царайлаг гэхэд үгүй Q илүү царайлаг гэлбэр алж байгаа юм чинь. Энэ дан ердөөсөө дуусах шинжалга. Тэгсэн та нь алийг байж даа гэж зүсэж харж ирсэн ээ. Нөө миний найз залуу царайлаг энэ төр. Уламжлалт ясаараа тэгээд энэ тентгүүл хасаасаараа хөгжилтөж гарнаа. Хөөхөө энэ гурван юм л хосгоо үлдлээ дээ. Манай хэдийн шалгалт шүлэгдсэн Q-гийн аавын амралтанд амархаар ирцгэнэ. Манай той амралтын газрыг нь харснаа би ч ястай Азийн соглоод суулжээ энэ төр. Манайхан тэгээ заваар зугаалж элсэн дээр тоглож цагийг хөгжилтөд өнгөрүүлэх ба 10 жилээсээ найзалж эхэлсэн тав маань энэ жил 4-р курст орон удахгүй төгсчөөр бид ингэж уулзалтаж хөгжилтөд байж чадах болов уу гэд ярилцсан. Нээрэл их сургуулаа төгсөөд амьдрал хөл тавьж эхлэхээр өөдөөс бүр хайр гамгүй шахуурддаг юм байлээ шүү. Та хэд маань одоо сайхан дурсамж бүтээгээд аваарай за. Хөгшөө эгчийнхэн зөвлөгөө энэ төр. За ингээд кино маань дуусах дэшээ хандаж байна. Пум маань аавтайгаа уулзраа олсон уу гэж үү? Тийм ээ. Пимийн ачаар маш амжилттай сайжирж байгаа. Харин Чэйн Пун хоёр албан ёсны харилцаатай болсон уу гэж үү? Тийм ээ. Чэйн маань бүгдийнх нь өмнө
Сэтгэлээ илчилж өөрийн болгосон. Манай хэд 4-р курст орцгоон уран зургийн ангийнхан маань үзэсгэлэнгээ гаргаж, бие маань бүтээлээ тавьж, буу маань баяр хүргээр ирэх ба араас нь бус нь ирж баяр хүргэж байгаагаар энэхүү кино маань төгсөж байна. Би нэрээ хэд хоног алга болох байх шүү. Гэтэ ямар ч тач хурд эргэж ирэхэд бодноо за. За тэгээд бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.